Нараасараа хоёр гэртээ ихэд даарна. Аав ээж нь эзгүй байсан тул дорж яхан дүүнраа дулаацуулахын тулд галаа түлэх гээд газ асаатал доржийн өмнөөс гал авалцсан асуув. Нараасараа хоёр айж сандран орон дээрээ гарч хүнжлөө нөмрөв. Харин хөрш дамбийнх нь хүүхдүүдээ хизээж насанд хүрсэн хөнгүүгээр орхидоггүй ба тэднийх галын аюулаас сэргийлж галын тохиолол, галын хор, чанартай залгуур хэрэгэлдэг. Бас гэртээ шатдаггүй материал хадгалдаг. Дамбийнх галаа зөвхөн чүдэнзээр асаадаг. Гал асаахад ахуйн газыг бүү хэрэгэл. Бага насны хүүхдийг харгалзах хүнгүй, орхихгүй байхыг зөвлөө. Галын аюулаас сэргийлээ. Тэрүүл шатах материалаар хийгдсэн хавтан дээр байрлуулад одоо ханаа бишэнд бол ханаа бишэн рүү холболцоод үзүүч хэсгийг бол оруулгын түвшинд оруулаад ихийг гараа ялгуулахгүй байхад баталгаажлыг хангах 985-аас дээшгүй хэмжээнд нь бол галгааны түвшинд нүүрсийг бол хэрэглэхгүй байх. Орон гэр эзэнгүй орхисон одоо хараа айлтгүй үед бол их хэмжээгээр галгаа хийж одоо орхихгүй байх. Жанангийн цалгаа хамгаалт хэсгүүдийг бол шаардлагатай түвшинд тухай бүрнээс сольж хэвшүүлэх. Ханаа бишингийн өөрөө дагаар сэлгэлтийн системээс сайжруулахын тулд дотор хуудгийн цэвэрлэгийн үйлчлэгийг хөөд авдаг цэвэрлэх гэх мэт зүйлсүүдийг бол хийж ирэх шаардлагатай байна.
Sorry.